Засгийн газрын хэрэг эхлэх газрын дарга учрал зам тээврийн сайд дэлгэр сайхан холбогдох удирдлагууд Төв аймгийн авто зам засвар арчлалт төрийн өмчт компанид ажиллалаа. За өнөөдрийн байдлаар авто зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 компани тус бүр 33-аас 35 ажилтнтай. За улсын хэмжээнд олон улсын чанартай 15,000 орчим километр хатуу хүчилттэй 7,400 км авто замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. За ажилчдын цалин 1-1.5 сая орчим төгрөг байна. За тиймээс бүтээмжийг сайжруулж ажилтан албан агчдын нийгмийн баталгааг хангах, хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчмыг баримтлан авто зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За төрийн өмчтөй 20 компанийг нэгтгэж авто замын засвар арчлалтын нэгтгэл болгон нэгтгэх талаар санал солилцож, засгийн газрын хуралдаанаар танилцуулж шаардлагатай арга хэмжээг авахар боллоо. Ажиллах болсон хүчний хувьд бол маш их хэцүү байна. Одоо энэ цалин мөнгө хангамжаас болд юм уу? Ер нь манай азанууд сургалтын газар л болчиход байгаа. Гайгүй юм сурж явал говийн хвчлэр явчихдаг. За нэг иймэрхүү зовлонгууд их үүдээ. Хөнгөч болдохгүй. Техник тутамг. За хүн аваад ажиллуулъя гэхээр цалин өндөр болсон. Бид нэр төрийн өмчийн компани засаглалын реформ хийх хүрээнд 20 энэ азааг нэгтгээд нэг нэгтгэл компани болгоод нэгтгэл компани нь хүний нөөц, материалын база, техник тоног төхөөрөмж өөрөө хуваарлдаг. Болгох нэгдсэн менежмент рүү төр энэ замын бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй болохоос биш энийг замыг арчлах, замыг засах, нөхөх энэ ажлыг бол хувийн хвшил хийх нь бол зайлшгүй шаардлагатай. Тэгээ хамгийн гол нь одоо засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчийг одоо үр ашигтай ажилуулах энэ хүрээнд бас ажиллаж байгаа. Миний бие одоо мэргэжлийн яамны сайдын хувьд бас энэ зам засварын түүнтэй холбогдсон санхүүжилтийн асуудлаар эх 7 хоногийн засгийн газрын хурлаар орж танилцуулга хийж энэ асуудлаа одоо шийдвэрлэхээр засгийн газрын эрхлэх газрын дарга бас одоо үүрэг даалгавар авч одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна. Авто зам засвар арчлалтын 20 компаниг нэгтгэснээр жил бүр төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд өгдөг 600 сая төгрөгөө хэмнэх юм. За давхарцсан чиг үүргийг арилгаж жил бүр 2 тэрбум төгрөгөө хэмнэх боломж бүрдэх юм. Мөн ойрын 2 жилдээ багтаан урсгал зардал засвар арчлалтыг хувийн хвшлийн оролцоог 70% хүргэх боломж бүрдэж байна.